Бидний аслагдсан аймаг сумдын эрүүл мэндийн бодит нөхцөл байдал, эмч зөвлөгчдийн ажиллах орчин сэтгэл зүтгэлийг харуулах зорилготой эмч ирлээ бодит дурын төслийг эмч эмнэлгийн мэрэгчлэлтний дуу хоолой төрийн бас байгууллага санаачлан аслагдсан сумдууд дээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд нарийн мэрэгжлийн эмч нар нийслэлээс орон нутаг аслагдсан сумдыг сонгон зорж очиж орон нутгийн иргэдэд үзлэг онцлогоо зөвлөгөө өгөхийн зэрэгцээ тухайн сумын нөхцөл байдлыг бодит дурангаар харуулах зорилгоор цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад эмч ирлээ бодит дуран төслийн баг Говьалтай аймгийн Тонхил сумыг зорж Говьалтай аймгийн социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэмжиж ажиллалаа. Энэ бол зүгээр нэг Камерын дуранд буусан дүрс бус, харин Монголын эрүүл мэндийн салбарын бодит дуран юм. Эмч ирлээ бодит дуран нэвтрүүлгийн нэмлэгийн өдөр тутмын ажил үзлэг онцлогыг харуула зогсохгүй хүний амьнасыг авран хамгаалах их үлсэ зүрх сэтгэлээ зориулж байгаа эмч нарын бодит дуран юм а. Уг төслийн хүрээнд хөдөө орон нутгийн эрүүл мэндийн бодит нөхцөл байдал тулгамдсан асуудлыг олон нийтэд ойлгуулж анхаарал хандуулахыг зорж байна. Ялангуяа аслагдсан сумдаж ажиллаж байгаа эмч совилогч эмнэлгийн ажилтнуудын хүнлэг үйл хэрэг, хүрэлцээ ажил мэргэжлийн болон нийгмийн тулгамдсан асуудлыг олон нийтэд мэдрүүлэхийг зорж байгаа юм а. Тонхил сумыг яагаад онцлсон юм бэ гэхээр аймгийн төвөөс 240 км-ийн зайд оршдог, Шорон зумаар 100 км-ийн зайд, тэгээ Сутан харихныхаа өвөрт оршдог. Энэ нутгийг бид их онцолж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаараа эзнээр бол 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн эмчийг бид онцолж авч явж байгаа. Тэгээд 3 хоногийн хугацаанд тэр сум дээр сумын эмчийн ажлыг бид хүн хийж хамтдаа эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлыг өнөөдөр бид хөндөх болно. Миний бие Говьалтай аймгийн социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлаараа Говьалтай аймгийн бүх сумуудаар ажиллаж байх хугацаанд хүний эрүүл мэнд маш чухал, эрүүл мэндийн салбарт шинжилгээ хийх нь маш ойрын тулгамдсан асуудлуудын нэг юм а гэж олж харсан. За энэ ажлынхаа хүрээнд энэ төслийг бол хамтарч ажиллах санал тавьж хамтран ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа чухал асуудлуудыг шийдвэрлэх, тэр дундаа энэ аслагдсан сумуудад ажиллах боловсон хүчний эмч эмнэлгийн ажилтнуудыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэх сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ажилуулах, мөн энэ сумд аслагдсан сум багт амьдарч байгаа иргэд бол хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалan эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, бүрэн тэгш дүүрэн авах ийм нөхцөл бололцоог хангах, ийм нөхцөл бололцоог олгох ийм зорилготой төсөл явж байна гэж харж байна. Энэ төсөл бол чухал ажил бүгдлээ өгөх байхаа гэж бодож байна. Та үдимэн энэ санаачилсан энэ ажил төсөл хөтөлбөр үнэхээр их чухал юм аа. Үнэхээр манай Тонхил сумын малчид сумын төвөөс дээдл нь 270 орчим км алсад нутгалдаг. Тэгээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахд бол бас их цаг алддаг. Хожуу онцлогддог, хот руу очиход бас их нэлээд зардал мөнгө гардаг ийм төвөгтэй байдал байдаг. Тэгээ эмч ирлээ багийн хамт олон маань газар дээр нь манай сумыг сонгоод энэ 18 сум Говьалтай аймгийн 18 сумаас ганцхан манай сумыг сонгоод ирж байгаа явдал тонголчуудынхаа нэрийн өмнөөс баярлснаа илэрхийлье. Эмч ирлээ бодит дуран нэвтрүүлгийн хүрээнд Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нар 7 аймгийн аслагдсан сумдад руу зорчиж газар дээр нь үзлэг онцлогоо хийж орон нутгийн иргэдэд өндөр түвшний эмнэлгийн тусламжийг шууд хүргэж байна. Энэ төслөөр дамжуулан тухайн бүс нутгийн эрүүл мэндийн нөхцөл байдал тулгамдж байгаа асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод хүргэх нь асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх боломжийг нээж өгнө. Эмч ирлээ төсөл нь зөвхөн эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй. Энэ нь хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт авчрах ач холбогдолтой юм. Монголын их орны маань алслагдсан болон ард түмэнд энэ сайхан ариун өөргө улам биелүүлж энэ төсөл чинь амжилттай хэрэгжиж байхын ёроолыг дэвшүүлэхээ хамт манай нам олон нийтийн байгууллагууд үүнийг дэмжиж ер нь ажиллаж хөдөлмөрчид эрүүл мэндийнхаа эрүүл мэндийн төлөө анхаарч байгаа явдалд их баяртай байна. Ирлээ энэ зорилттой нэвтрүүлэг бол эрүүл мэндийн салбарт анхан болон дунд шатнд нь бид нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд бас нэлээд дөрвтэй бодтой санал гаргаж бас өөрчлөлт гарна гэж найдаж байгаа. Энэ бол эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал болон иргэд үйлчлэж байгаа тусламж үйлчилгээний бид дэлбэрийн хэрэгсэл болсон даатгалынхаа тогтолцоог бас зөв
голдролд оруулчихвол энэ бол садрын хөрсөлт нэлээд том тийм болно гэж гарч байгаа. Ер нь бол манай алслагдсан бүс нутгийг бол одоо туулах чадвартай үйлчлүүлэгчд одоо ээлтэй ийм одоо унаагаар хангах асуудал бол эрүүл мэндийн яам бол Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа боловч яг өнөөдрийн байдлаар бол Токио сумын хувьд бол бас унаа тэрэгний болон хүний нөөцийн хувьд бас нэлээд асуудалтай байгаа. Энэ дээр бол шин залуу улсын хүчин очиж ажиллахад бас салинкос урамшуул тэгээд нийгмийн асуудлыг шийдэж өгöd байвал бас энэ сайхан нутагт бол мэдээж ажил зандурах иргэдийн хамтлан ажиллах гэсэн юм сэтгэлтэй эмгэн мэрэгчлүүд бол зөндөө байгаа. Энэхүү нэвтрүүлгийн эмч иргэдийн хоорондын итгэлцэл ойлголтлыг нэмэгдүүлэх, эмчид хандах хандлагыг эргээр өөрчлөхөд чухал нөлөө үзүүлж байна. Эмчилгээ бодит орон нэвтрүүлэг нь монголчуудын эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа мянган эмч сувилагчдын дуу хоолой сэтгэлийн илэрхийлэл болж байна.